Хамгийн Балшин жилийн сүмийн нутагт туршдаг Харуухан Малгас гэдэг газараас ишлэг гэж та бүхэндээ зориулж байна. За жаахан сэрүүхэн бороо хайлсан шиг нэг иймэрхүү өдөр байна. За энэ бас нэлээд том ийм Малгас байд юм байна. Яг ийм суур хүрээлээрээ бол гадуур хашаалсан. Энэ юугаараа бол их том талбай эзэлсэн. Яг энэ барилгын ийм олон сүртэй дан чулуугаар ирсэн. Ийм Малгас ажээ. За энэ Сивчиг байна шүү дээ. Яг ингэ. Тэр дотор нь орж ирсэн нэ. Аим хавтга. Одоо чулуунууд нөгөө ингээ хуулдаг. Ийм чулуунуудаар чигжээд хаан том чулуунуудыг одоо ингэж барьсан шавуулдаг барьсан. Ийм зүйл байна. За тэндээс бүгдийг надад яг адилхан ингэж чулуугаар гарчихсан. Сүүлд манай хэрэг юм төмөр хаалга гэсэн юм шиг байна. За ингээд дотор нь ороод ирлээ нэг том нэг чи маш том гэнэх том байгууламж ажээ. Юм уу яасан одоо тийм бол та газарваа энэ нэг юм хоёр Ичгчөөхөө том юм байна. Том юм. Өөрөө тасалгаатай байсан бол тоо юм.
Шингээ дотор талын одоо ханны өргөн нэг иймэрхүү. Ижээ гадна талын том хэсэг бол энэ дотроос нэлээд өргөн юм шиг бахи. Тэр бол яг гадна талын том юм. Тэр бол хөргөмөлтөмаа. Манайх хадаг их авчирч тавьдаг л тоо. Манай монголчуудын нэг тийм зам бай. Одоо болж үзэл хадаг үйчих гэдэг байсан. Энэ дотроо бас ийм олон одоо жижигхэн өрөө тасалгаанууд их байдаг гэсэн юм шиг байна. Жижиг шимаа том л. Энэ бол одоо нэг тийм төв. Хэсэгтнээс өрөө юм уу да. Тэгээд тэр дээдл та нэг юм хоёрын та хаант гэх юм нэг юм өрөө тоо тэгээд хоёр давхар байсан юм шиг байна. Ерөнхийдөө бол би түрүү хойтлын хаалгаар орж ирсэн. Хоошоо гардаг нэг хаалгатай байсан юм байна. За энэ баруун тишиг гардаг нэг хаалгатай байсан юм байна. Тэр ч одоо хаалга биш юм шиг байна. Сүүлд нь мурж юм болсон юм шиг байна. Ингээд нэг юмэрхүү байд юм байна дээ. Би энэ баруун уртлын булангаас бичлэг хийж сонирхуулах юм бол иймэрхүү л юм да. За юм байна.